За та бүхэн мэдж байгаа бол би энх оргил аваргын тухай бас нэлээх ярьж байгаа тий. Тэгээд өмнө бас бичлэгэн дээр зөндөө ярьж исэн. Би бас одоо тэр хүнийг маш их хүндэлдэг, шүтдэг. Тэгээд тэр хүний талаар ер нь нэвтрүүлэг гарснаас хойш Netflix дээр Physical Asia гэдээ гарснаас хойш тэгээд бас саяны тэмцээнээс нь болоод ер нь маш их хандлт аваад хүмүүс ер нь маш их мэддэг одоо бүгдээрээ мэддэг болчихж гадны орнуудад тэгээд одоо One Championship-ийн авраг болсон бүгдээр мэдж байгаа. Тэгээд One Championship нь болохоор ингээд пэйж хуудсууд нь ингээд одоо Солонгосч гэдэг юм уу, Монголч гэдэг юм уу ингээд өөр өөр орнуудад байна л да. Тэгээд Таиландын одоо энэ нэг One Championship-ийн холбооны одоо ийм пэйж хуудас байгаа байхгүй юу? One Championship тэгээд Thailand гэдэг ийм пэйж хуудас байгаа. Тэрэн дээр болохоор за энэ Bantam Jing-ийн MMA-ийн шинэ хаан гэд одоо нэг пост оруулсан байгаа байхгүй One Championship-ээс оруулсан байгаа пост нь цаанаасаа тэгээд Таиландын салбараас нь тэгсэн чинь тэрэн дээр нь болохоор хүмүүс айгүй их комент үлдээсэн байна. Тэгээд бас лайк нь болохоор 15,000 хүрсэн байна. Ер нь бол Таиландд ч гэсэн ингээд бас монголчуудыг айгүй сайн мэддэг болж байна. Энх оргил аваргаар дамжуулаад те. За тэгээ хүмүүс болохоор санал дээр нь ер нь ингээд бодлоо бичсэн байгаа дээр нь болохоор дандаа гой комментууд бичсэн байна. Эхнээс нь ахуулаа яриа явчээ. Яг кино дээр гардаг одоо нэг асаасын алуурчин шиг харагдаж байна. Тэгээд хүчрхэг юм одоо энэ хүнийг одоо хэн дийлэх юм бэ? Энэ хүнтэй одоо хэн зодтолдох юм бэ гэсэн байна. Доор нь болохоор Монголын одоо шин домог гэж тэгж байна. За тэгээд одоо энэ хэцүү хүнд амьдрал нэг юм одоо ийм тууштай хүнийг бүтээдгээ гэсэн байна. Одоо тэгэхээр ер нь бол энх оргил аварган явуулаад байгаа төрөл бүрийн бичлэг янз бүрийн юмнууд айгүй сайн яваад ах шиг байгаа. Энэ Таиландд бас хүмүүс үзсэн баг шиг байна. Өөрийнх нь амьдралын талаар нэг гутлын реклам дээр амьдралынх нь түүхийг ингээ гаргасан байсан. Тэр мэрийг үзсэн баг. За яг Manny Pacquiao-г үзэж байгаа юм шиг бүр ингээ шарвс босчлоо гэж тэгж байна. За энэ үнэхээр хүчрхэг гаднаасаа харахад ч гэсэн бакимал гэсэн байна. Тэгсэн чи доор нь болохоор энэ авраг болсон залуу чинь барилгачин юм байлээ штэ. Юу зарим хүмүүс бол бүр төрөлхийн амар хүчрхэг байдгаа л гэсэн байна. Яг царай нь бол яг царайны хэлбэрд нь бол айгүй дажгүй юм кул айгүй дажгүй байх шүү л гэсэн байна. Энэ хүн хятад кинон дээр гардаг одоо нэг жанжин шиг харагдаж байна. Яг ингээд жанжин шиг харагддаг байна. Харагдаж байна гэсэн байна. За үнэхээр хүчрхэг юм гэсэн байна. Оргилын дасгалжуулагч нь одоо энх оргил аваргын дасгалжуулагч нь Японы K1 гэд тэрэн дээр бокаутэ зодтолдож исэн шүү. Тэрийг нь болохоор Жаданбагийн наран тунгалаг гэдгээ гэд бичсэн байна. Нөгөө нэг бокау гэдэг нь болохоор одоо Таиландынхаа хамгийн одоо домог усан тамирчин л да. Тэр хүнтэй манай наран тунгалаг аварга бас залуудаа бас үзчихсэн K1 Японд. За доотлолт нь сонь юмнууд бас бичсэн байна. Чиний энэ царай төрөх одоо тийм нэмэх 18 киноны дүр болж болохоор юм байх шүү. Энэ одоо юу гэсэн ч үгүй. Энэ ах бол Netflix-ийн одоо нэвтрүүлэг дээр гардаг шүү. Дахиад нэг хармаар үзмээр санагчлаа гэж байна. Энэ бас үзсэн хүн байна. За зүрх сэтгэлдээ байлдаж тулалдж байгаа хаа зүрх сэтгэл нь ингээд байлдаж тулалдж яхад тийм оройтно гэж бол байдгүй шүү гэсэн байна. Тэр нь болохоор насыг нь хэлж байгаа юм шиг байна. Одоо хөгшөрцөн гэж хүмүүс айгүйх ярьж исэн. Тэрэн дээр нь хариу хэлж байгаа юм уу? Ядагчаас энэ бүх бичсэн байгаа хүмүүс нь бүгдээрээ Таиланд хүмүүст одоо Таиланд хэлээр бичсэн байгаа. Энийг үзэнгүүт бүр шар ус босч шүү амар байна гэж тэгж байна. Яг л Чингис хааны үеийн дайчин дайны үе шиг байсан. Хэрвээ монгол хүмүүс одоо энэ ах шиг монгол дайчид яг энэ ах шиг байсан бол яг ингээд байлдаж тэгээ байлддаг байсан бол үнэхээр аимшигтай ер нь бол санагдчих шүү гэж тэгж байна. Хүчрхэг юм
Ер нь бол одоо энэ ингээд сэтгэл зүрх нь айгүй хүчрэхэг байгаа болохоор өрсөлдөгч нь айгүй сул дорой юм шиг харагдаж байна гэж байна. Чи залуудаа хүчрэхэгд амар хүчрэхэг байсан бол тэр үедээ юу хийж исэн юм бэ гэсэн байна. Энэ хүн чинь бас тэгэл үргэлжил тэмцээнд оролцоод шууд л одоо авраг болно гэж байхгүй шүү дээ. Саяхан л 2022 онд net юутэй One Championship-тэй гэрээ хийсэн. За хүчрэхэг юм яг л Чингис хааны одоо үр садан бахаа л гээл тэгж байна. Хүчрэхэг байна. Яг бүр ингээд чулуун зэвсгийн үеийн хүн шиг байна гэдэг чинь. Чулуун зэвсгийн үеийн хүн шиг. Жинхэнэ одоо төмөр хүн байж штэ наадах чинь гэсэн байна. Багада кино үзчихсэн. Монгол хүмүүс айгүй нөгөө барилддаг. Яг л одоо MMA шиг хоорондоо барилддаг юм байлээ. Дажгүй юм гэсэн байна. За одоо төвчээртэй байна гэдэг бол нэг төрлийн одоо ингээд давуу талаа маш олон хүмүүст ингээд амжилтыг бүтээж өгдөгөө гэсэн байна. За нэг тиймэрхүү комментууд. Гэхдээ нэг тийм муусан юм бол байхгүй байна. Тэгэхэд бүгдээрээ ер нь бол дэмжиж гоё байна гэсэн байна. Тэгээд маш их хандлт авч जैन. Тэгэхээр ер нь бол зөвхөн одоо ингээд Солонгостой бас алдартай биш. Таиланд энэ ингээд газруудад маш их алдартай байгаа болж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр дараа жилээс зөвхөн Солонгос хүмүүс бас ирэхгүй байх. Таиландаас бас хүмүүс аялах гэж бас ирэх байх. Тэгтээ яадаг ч гэсэн баярлалаа инх хориг лавргаа.